Уралдаанч хүүхдийн амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалъя. Хамгаалтын малгайд тавигдах шаардлага. Малгай нь морин уралдааны спортын зориулалттай учирч болох гэмтлээс сэргийлэх зориулалттай байх бөгөөд бүч нь малгайны доод хэсгээс чихний урд хойд талаар орж эрүүн доор бэхлэгдсэн байх шаардлагатай. Хандаасан тавигдах шаардлага. Хандаасны бүрэлдэхүүн хэсэгт мөрний хамгаалалт нэмэлтээр орж бэхлэгдсэн ингэрэн цээжиг бүхэлдэнд ойрч хинхэрцэг яснаас доош 50 мм-с ихгүй байх шаардлагатай. Бээлинд тавигдах шаардлага. Гарын арьс, сал эсгэж зүсэгдэх, няцрах, зулуурах болон өсгөх зэрэг гадны үйлчлэлээс хамгаалах зориулалттай байна. Өвдгөөс тохиолцсон тавигдах шаардлага. Хатуу бие дээр унахад цохилтын хүчийг сааруулж хамгаалах чадвартай хөнгөн, чанартай материалаар хийгдсэн байх. Өвдөг, тохойн үеинд таарах хэсэг нь тусгаалan хатуулагтай, дотор болон бусад хэсэг нь зөөлөвчтэй байх. Гуталд тавигдах шаардлага. Шилэг бүрхсэн түрийтэй гутлаас өөр төрлийн богино түрийтэй, пүүз, үдээстэй гэх мэт төрлийн гутал өмсүүлэхийг хориглон, хүүхдийн хүлийн хэмжээнд тохирсон байх, холиход сугардаг болон бариу байж болохгүй. Шагаа болон шилбэг хамгаалсан нэмэлт хатуулга хамгаалалттай байх шаардлагатай байна. Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалъя. Хүний эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрд. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс